Он гарахаас өмнө 10,000 subscribe хүрэхийн төлөө хичээнгүлэн зүтгэж байна. 10,000 subscribe хүрчвэл цаашлаа 100,000 subscribe болохын төлөө дүү нартаа, та нартаа маш гой бичлэгүүд хүргэх болно. Амлаж байна. Амлаж байна. За өнөөдөр маш сонирхолтой байшин гэх юм уу, модон байшин гэх юм уу, яалтчгүй барихаар боллоо. Яагаад вэ гэхээр одоо та бүхэн коммент дээр харж байна. Энэ дээр юу гэж байна? 83 лайк авсан. Дараа нь Маша Баавагийн байшин барьж өгөөч. Хүсэж байгаа нь зүрх дараарай гэсэн байна. Би өөрөө зүрх дарсан. Тэгээд лайк бас дарсан байгаа. Тэгээд 83 хүүхэд лайк дарсан байна. За тэрний дараагийн коммент нь болохоор Маша Баава байшин дэмжиж байгаа нь лайк 36 лайк авсан байна. Аха, та дараа нь Маша Баавагийн байшин барьж өгөөч. Зүрх баярлалаа. Зүрх 19 лайк авсан байна. Дараа нь аха, би үргэлж таныг дэмждэг. Би нэг ч юм гуйж байгаагүй. Үйлж байгаа юм уу жаа. Үйлж байна. Яг ингэж үйлээг юм байна. Ингэж үйлсэн юм байна. За, учраас Маша Баавагийн байшингийн бариад өгнө гэсэн байна. За ингээд дараа Маша Баава. Ингээд зөндөө Маша Баавагийн хүсэлтүүд ирсэн байгаа. Тиймээс өнөөдөр яачгүй Маша Баавагийн байшинг барихаар боллоо. SpongeBob-ийнхаа гэрлөө орсон. Өдөр шин төрөх надад огт хамаа байхгүй. Энэ Поророгийн байшин байна. За цаана юу вэ? Поророгийн байшин юу вэ энэ? Юу вэ? Ош энэ юун дээр нэрэ түүдэг асаачаач гэдээсэн шүү дээ нэрэ. Энэ дээр нэрэ түүдэг асаачи. За гэж байгаараа. Гад асаачи. Тэгэх юм бол нөгөө яг бодит юм шиг болох юм билээ. Ингээд ингээ асаачих юм билээ хараа. Ингээ асаачих юм билээ. Инхээр айгуу гоё ингээд яг ингээд нэг айл амьдэрж байгаа юм шиг байгаад байгаа юм. За өөр чи энэ дээр чи юу мартсан гэдээлээ манай хүү хөргчээ мартсан гэдээсэн. За хөргчийн чи яах вэ тэгээд яах вэ? Одоо Маша Баавагийнхаа байшин гэсэн үнэхээр гоё барий. Яагаад Мишагийнхаа байшин барих гэж байна гэхээр Маша биш дээ. Мишагийн их штэ. За Миша маань ерөнхийдөө вау! Амьгүй үе дээр тоглолт, амьтаа үе дээр тоглодог багт энэ минь од штэ, энэ минь те. Од штэ тарус. За Мишагийнхаа байшин мэдээж ой модон дотор барина. За хэдүүлээ зургийг харцгаая. Ингээд ой модон дотор маш том модны холтос дотор бүр ингээд модны ийм хожуул дотор ингээд амьдрд юм байна. Хожуул гэдэг шүү иймэрхүү том мод гэж байна. За яг энэ л барих юм байна да. За ингээд хоёр янзын Мишагийнхаа байшингийн зураг байна. Хоёр талаас нь харсан. Тэгээд ер нь усанд ордог хэсэг нь бол баруун талд нь байдаг. Тэгсэн чинь энэ дээр болохоор ерөнхийдөө зүүн талд нь байгаад байгаа. За энэ зургийг ийш ингээд тавьчих. За энэ дээр л барья да. Хажуу талд ингээ ой мод байна. За энэ дээр ерөөсө шууд модороо барьж эхлэх юм байна. За мод маань болохоор ерөнхийдөө юм бор өнгийн мод байна. За ийшээ ороод энэ мод шүү дээ. Тэг яг л шүү дээ. Энэ мод байна. Энэ царс мод юм байна. За царс модоор барья. За өөр надад юу ирэх болох вэ? За царс мод. За тэгээд хажуу талд нь амбар нь байгаа юм байна. Энэ амбарыг болохоор энэ талд нь тавьчих. Энэ амбарыг бас хийх юм байна. За тэгээд шаргал өнгийн мод хэрэгтэй юм байна. Шаргал өнгийн мод ч угаасаа энэ байна. За ингээд тавьчих та. За энэ дээр ингээд ерөнхийдөө ингээд хараа. Машагийнхаа байшин барих нэ. Ингээ ой модны дунд байгаа. За эхлэе. За ерөөсөө юм цэвэрлэх шаардлагагүй. Хөш. Ингээр хурдан явж байгаа санагдаж штэ. За эхлэе. За тэр хараа. Нүдрөө нарж болдгоо гэсэн. Нүдрөө нарчил да. Нүдрөө нарчи. Чи ууш. Амгүй гэсэн шиг те. За харъя. За энэ том дөрвөлжин дотор нэлээд том байшин барина. Тэгээд хоёр давхар авах хэвээр. За Маша биш ээ. Мишагийнхаа байшин барих гэж байна. Ингээд нөлөө Мишаг барих юм байна. За энэ ингээд товчлаа. За та ингээд явчих та. Тэгээд дугуй хэлбэртэй. Тэгээд дэше өндөрлөөд ингээд жоо өндөр томоор хийж өгнө ингээд. Энэ хэсэг ингээд байхгүй. Ингээд мэдээ дугуй юм биш үү чири. Тийм байх биш үү? Дугуй юм байна. Тийм байх биш үү? Ингээд. За ингээд дугуй хэсэг барьж байна. За ингээд дугуй хэсэг барьсан. За одоо эндээс жоох ингээд нэг 3-ыг тавиад. За одоо эндээс доошлно.
доошлно. За. За ингээ үүдний хэсэг хараа. Арай том уу? Арай том уу? Гэтэ зүгээрээ. Тэгээ шараараа нөгөөдг нь штэ. За одоо нүүрний хэсгийг бас энэ шараараа ингээд Төвчээ. Ингээд. Ингээд. За. Дахиад ингээд. За энэ чинь цонхтой юм байна. Цонхын том цонх нэ ингээд. Ой. Хаасан жоохон жолоо. Хаасан жоохон инээдтэй жижиг нөө. За яах вэ? Ингээд. Энэ чинь болохоор пост буюу нөгөө юутай? Шуудангийн хайрцагтай. За энэ чинь ингээд цонхон явах юм байна. За цонхыг ингэчий да. Ингээд толгонгуудаа ингээд энэ хоёрын цонх болох чи ингээд. За яаж ийн? Төстэй харагдах нь. За цонхных нь уртл гоё ногоо юм тийм. Тийм одоо гоё нарийн нандимнууд энэ гоё хийнэ. За мод нь болохоор ийм хаалгатай юм байна. Энэ хаалгыг хийчи. За ингээд. За ингэсэн. За одоо пост буюу цэнхэр ийм нөгөө шуудангийн хайрцаг маань. Шуудангийн хайрцаг ерөнхийдөө манад байд юм уу? Ингээд энийг ивдээд дахиад шуудангаа ингэчий. Тэгээд пост их англиар пост дараа нь шуудан. Гэсэг шуудан дүн болчлаа. Шуудан болсон. Яаж харсан уу? Яа! Йоо! Шуудан гэсэн. За одоо дээр гэрэлтэй юм байна. Гэрлийн нь болохоор энэ модоор ингээд гिचээ. Ингээд гिचээ дөө. За гэрэл тавьчихъя. Гэрлийн дүүжлэлтэй гэрэлтэй юм байна. За тэгэхээр энэ л ээж таах гэдэг. Оо зөв. За ингээд шуудан хаалганы ямар жол юм бэ? Хаалга их том хаалга байна. Дааж энэ ч одоо хоёр хаалга хийж болохгүй үстэй. Хоёр хаалга хийж үзэхгүй зүгээр ингээд. Оо, хоёр хаалгатай болж штэ. Хоми. За энэ дээр ингээд бор модоор хийчдөө. Ингээд харагдуулчих те. Болж байна. За цонхны шилэлтийн хувьд бол болоогүй байгаа. Энд чинь өөрөө маш том байшин. Ингээд цаашаа хэд явсан би энэ хараамаас. 1 2 3 явсан юм байна. Энд чинь ингээд бас дээш 2 давхар байгаа. За энийг нэлээ хойшоо сунгана бас. Энд чинь ч одоо нэг галтагоо орно. Тэгээд бас нөгөө бас бос нөгөө юунууд орно нөгөө сандал ширээ мэрээ те. Тиймэрхүү тавилганууд бас орно. Тэгээд арга яснууд бүр гадаа бүр цугларцсан, бүр чуулцсан, бүр олуулаа. Зүгээр ахыг зүгээр хүлээждэг нас. За ингээд дээшгээ ингээд гунгалтаа жоохон далилах наа одоо. Далилах наа жоохон ингээд далилах чи. За тэгээд наашаага дээшгээ жоохон богдохор юм байна. Ингээд. Иймэрхүү. Ингээд энэ тийм бас ингээд байхгүй болгочихно. За ингээд богдохор хэлбэртэй байшин маань. Хэдөө тийм болно. За эндээсээ хойшоо жоохон бас дээшг юм байна. Их юм байна шүү. Дүнрээ. 2000 years later. Их юм байна шүү. Яа усрээд байгаа юм бэ? Гэт ингэ чинь. За ингээд жоохон богдохор ингээд ийм богдохор байгаа юм. За одоо эндээсээ дахиад ингээд энэ ирэхгүй. За энийг болохоор бас ингээд. За ингэ чи дөө ингээд. За ингээд модон байшаа бий болж байна. Гэт. Зүйтэй. За эндээс чи ингэж та. За мишач орж ирэнгууд ингээд том өрөө харагддаг. За эндээ чинь юу байгаа? За дотоод зураг юу байна? За дотоод зургийг үзэсгээ хийдүүлээ. Дотоод зураг ахын татаа бэлтгэсэн байгаа л да. Дотоод зураг нь хаана? Дотоод зураг энэ. Биш. Ногоон юутай юм бэ штэ. Хараа. Ногоон юу доторх юу ногоон юм бэ штэ. Ногоон обоотой юм байна. Тэгэхээр энэ обоогийн ногооноор хийж болох болоо. За шал нь болохоор
бор брикетийн шалтай юм байна. За хараа. Ингэчүүл яах бол болж штэ. За бүгдийг ингэчээ дөө. Ногоо харагдаж байна уу? Ногоо обо шиг харагдаж байна уу? За дотор тал нь юм ногоо. Зя ногоо обо байхгүйсэн бол ингээ ногоо нэр хэлээ. За шал нь болохоор энэ шал нь ямар юм бэ? Дөрвөлжин модон байна. Тэгэхээр энийг ухах хэрэг гарч байна гэсэн үг. За шалаа цэвэрлсэн. За модонд болохоор юм бор өнгөтэй шалтай юм байна. За шалыг одоо хэдүүлээ эзгэж мод маань дууслаа. За энэ л юм байна да. Бараг ийм холтолсон цаарсан мод гинэ. Энэ модоор л ерөнхийдөө шалаа бүрчий. Бүүм. За шал маань дууслаа хараа. Шал. За одоо энэ ч модоор юугаа хийчээ. Ханаа босгоодох юм. Тэгээд энэ ингээ том өрөө штэ. Энэ ингээ нөгөө юу харанхуй өрөө байдаг штэ. Та хэд мэдэн штэ тий харанхуй өрөө байдаг. Ингээд тэгээ энэ хажууд нь шат байдаг тий. Харанхуй өрөөний хажууд шат байдаг байгаа. За ингээ том өрөө явсан. Энэ болж шүү. Чэри гой болж шүү. Харанхуй өрөө. За тэгээд ийшгээ хоёр дахь өрийн. За ах нь өнөөдөр чадвартай бүр хоёр дахь өрийн хүртэл хийн гэсэн бодолтой байгаа. Яа баслаа. Хөдөлмөр шүү дээ. Дүнрээ. За ингээд ногоо өнгөтэй. За энийг ногооноор бас бүрх юм байна. Нөгөө обо байхгүй. Ногоо байхгүйсэн болохоор ингээд ногоо ингээд ундаг навчаар ингээд бүрчий. За юугаа асаач та хідэн нэг дэнлүү асаач. Вау. За Миша Маша баавганы байшингийн барьж дуусгаж шүү. Дуусгаж шүү чиг шиг эхэлж байгаа юм бэ чи. Дуусгаж шүү гэж заавч. За одоо ийшээгээ нөгөө шатыг айгуугаа модоор нөгөө шатыг нь хийн. Яа яслаа. Ихээж л байна. Ихээж л вэ шүү. Энэ бол ихээж шүү нэрээ. За энэ байна. Энэгээр цаас модын шат гэдэг. Энэгээр мэдээ шатаа хийчи. За 8 7 ингээд. Оо юу вэ? Яга бүр арцсан. Ингээд араа шаттай. Яа. Ингээд шат руугаа орчин. За энийхээ дээврийг хийчи да. Ингээд хоёр дахь руугаа орчин. Ингээд захаалга нь орчие. Ингээд харанхуй өрөө. Маш энэ дотор чин шийтгүүлэхээр ороод идэг лээ. Яадаг вүлээ. За харанхуй өрөө хийсэн. За ингээд шатаараа дээшээ гарна. Ингээд ийшиг ингээд энэ ч нэр цонхтой шүү дээ тий. Энийхээ дээр нь цонхтой юм байна. Тэгэхээр инх юм байна араа. Би инх юм байна. Идэр биш юм байна. Ингээд. За одоо ингээд хоёр дахь руу нийшээ гарна. Тэгээ энэ дээр болохоор араам зангидаад хоёр давхрынхын тэр зогно шүү дээ тий. Хоёр давхар дээр наач юутай байхгүй юу? Цонхтой. Ингээд жоо том цонх байна. Нэг бас том биш юм байна. Бас нэг хөөрхөн л цонхтой юм байна. За ингээд цонх нь хоёр давхрынхын цонх нь арай баавар. Жохон нарийнхэн цонх байна. Гэхдээ яг ингэж ийм гурвалжин цонх байгаа зү тий. Ийм цонх хийчдөө. Болж гинөө. Nice. За хоёр дахь руугаа орсон. За одоо ч гоё юм инэ. За одоо ерөнхийдөө нөгөө юунуудаа нь штэ. Гоё дотоод заслуудыг нь хийгээд шууд дотоод заст хийчих гэж юу. Эхлээд эсвэл шууд байшингаа дуусгацсан дээр юм шүү чэри. За байшингаа дуусгач та гадна талаа дуусгач. За одоо энийгээ шууд ийшиг ингээд тулгах чинь галтгоо юм намхан байхгүй. Галтгоо мэдээж өндөр байна. Ингээд галтгоо ингээд 3 үеэр ингээд хийчихэж байгаа. За ингээд дахиад чик мик орсон. Өөнөрөө гадаа нөгөө зөгөө үртэн ш тэ. Тэр мөрийг бас хийх юм байна. Та хэд ч өнөөдөр ахтайгаа нэлээ удаан цуг байх юм дээ. Удаан цуг байх юм дээ гэсэн чинь нөгөө доотлол маань бичлэг бичиж гин үү? Биччихэл байгаа юм байна. Нийтдээ 25 минут ч гэх шиг. Энийг хийхэд 25 минут болсон биш үү манайхаа. За ингээд галтгооны зураг надад бас байгаа. Би бэлтгэсэн байгаа. Гэт таац ингээс хийчи. За ингэсэн. За одоо
Энэ нөгөө овор тоглор ингээс хийчихье. Овор тоглор ингээд асаас хэр харагдаж байна. Ингэж харагдаж байна уу? Харъя да. Болж байна. За одоо энэ дээрээс шууд ингээд бас овоос юмуд хийчихье. Бас нэг үзэмж шүү дээ. Чи модны холцос дотор амьдарч байгаа баавга маань. Баавга ерөнхийдөө өвөл ичээндээ ордог. Ичээндээ орно гэдэг чинь ерөнхийдөө сайхан унтана. Тэгээд гарч ирэхээр айгүй их өлсдөг амт. Хөөх амт. Харахад аим хөөхөн боловч цагт 45 км цагийн хурдтай гүйх чадвартай гэж боддоо таад. Хөөе цаг 45. Oh my god. Тэг юу вэ? Хүн чинь ерөөсөө нэг 21 2 та гүйдэг гэлүү дээ. Тэгэхэд энэ баавга чинь бүр аим хурдан амтан байгаа зү. Холдооч. Хүн барилгын ажил 3 хоног дээр явж ах чинь байж л та аалзаа. За тэгээ өнөөдөрт ингээм Мишагийнхаа байшинг барьчихж байгаа юм чинь та хэд маань тэгээ дахиад хиний байшинг бариулах байгаа гоё бичиж үлдээгээрээ ахын гоё. Миша Машагийн байшинг барьсны дараа дахиад бас бичсэн хамгийн их лайк авсан хүүхдүүдийнхаа байшинг барьж байгаа шүү. Дүүнэр. За тэгээ одоо энэ дээрс нь бас нэг жоохон томхон мод. Ингээ модны холцон дотор амьдарч байгаа болохоор ингээд ийм байгаад байгаа юм. Ингээд мэгцэн гэдэг ганцаар ингээд гарсан. За одоо ингээд навчаараа гоё байшин байгаа бас гоё чимгэлж өгье. Одоо навч моднууд бол зөндөө байгаа зү тэ. Мод бол зөндөө байгаа. За хаана вэ? За мод хачуу моднууд байсан шүү дээ. Эдгээр шүү дээ тэ. Ингээд манго модны навч, хар цас модны навч гэдэг ийм их навчаар бас гоё чимгэлье. За ингээд дээгүүрээ гоё ингээд навч мачтай юм байна ингээд. Одоо энэ ингээд бүр ингээд тийчтэй мод чим шиг ингээд. Энэ смисгт ингээд боож морцсон. Мод чим. Ахгүй тэгээ модны хотос болох ингээд морцсон. За тэгээд өөр ийшиг бас айгүй гоё ургацсан юм ингээд наашаа ингээд. Ургацсан. Я Яврдэ. Яврдэ. Янзи биз. Ваа, ингэж мэгэл ингэ доор нь тариад ингэ. Ингэж мэгэл нийшиг ингэ явж морцсон гэж. Энэ моцтой ингэ моцод орсон. Энэ сайн уу юу вэ? За манайха гадна тал бол ерөөдөө болсон. Найзаа. Энд чинь угаалтур өөрөө шүү дээ. Чи угаалтур өөрөөг марцсан биз дээ. Ийм модороо барих юм биш дээ. Угаалтур ингээс барьчи. За угаалтур нь болохоор ингээд дээвэртэй ингээд угаалтур нь өрөөнд дотроос ордгоо гадуураа ордог. Ингээд за тэгээд гоё том алхахтаа мэдээж барина. За одоо энэ нэргүүдээ ингээд 0 гинэ усанд ордог. Манай Маша айгуу цэвэрч, Миша манай айгуу цэвэрч, Маша хүртэл усанд оруулдаг. Айгуу тийм мундаг баавга. Яагаад яагаад ингэж мундаг байгаад байгаа вэ гэхээр Миша маань ерөнхийдөө 1960-ад оны үед хотлоо он бас мэдгүй Миша маань ерөнхийдөө ингэж усанд ингээд биш барич хэцүү юм уу. Ингээд усангийнх нь усных нь юу гэж. Тэгээ энэ дээр нь гой хөрх динлүү байгаа юм байна. Ингээд би та совинтой тавьсан байх шүү те. Динлүү байгаа. За нөгөө хаалгаа гой хаалгаа хийж өгье. Ингээд хоёр алхтай нөгөө цаачаа усанд орно. Дээрээ жижиг нүхтэй юм байна. Энийг ингээд шилээр нь үлдээч тийм үү? Нүхэл байна л та. За энүүгээр ингээд за ингэчээ. За ингээд усанд ордог хэсгийг хийлээ. Гадаа динлүүтэй. За одоо хамгийн хэцүү юм шүү. Дотор талд нь одоо тавилга байхгүй. За энэ араа. За айгуу гоё ирээ хивстэй юм байна. Хивсээ ямар тач ихний ээлжинд хий. Яа, адилхан юм шүү. Бараг юм шүү. Ёо. 0 энэ усанд ордог юм хийсэн пост мостын араа штэ. Гоё байна. За энийг ерөнхийдөө part 2 болгож оруулах гээд энэ бүр арай их урт бичлэг болох гээд байна. За өнөөдөр ингээ энэ үрээд бичлэг маань дууслаа. Тэгээд та их бүхэн ахаараа дахиад нэг байшин бариулахыг хүсэж байвал яг энэ бичлэгийнхаа доор комент бичиж үлдээгээрэй. Ямар байшин бариулахаа биччихээрэй. Тэгээд хамгийн их лайк цуглуулсан хүүхдийн байшинг барих болно. За ингээ өнөөдрийн бичлэг дууслаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. За шууд ахтайгаа Facebook-ээр буюу чатлахыг хүсэж байвал энэ гарч ирж байгаа Facebook хаяг буюу Cherry King гэсэн хаяг руу follow дараа, follow дарсныхаа дараа
мессеж реквест буюу мессеж хийчээрэй. Тэгээд ахын боломжоор бүхэн буюу хүүхдүүд рүү бүгднэрүү нь хариу бичих боломжтой байдгийг шүү. Тэгээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай. Facebook хаяг энэ шүү. Эхлээд follow дараарай. Баяртай. Шинэ үзэж байгаа дүүнэртээ subscribe дарж хаягаа дэмжээрэй. Баяртай.